За энэ сайхан өглөөний мэндийг богдуу уулан дээрээс дүүнэртээ хүргэж байна. За өнөөдөр амралтын өдөр энэ богдуу ууланд ийм гоё шууд зэрэгэл гоё байна. Сонсч явал за ингээд дүүнэртээ нэг сургамж төгөөлөх хэлж өгье. За нэг дунд сургуулийн багш хүүхдүүдээс шалгалт авч байна нэ. За нэг асуулт өгнө та нарт. За хоорондоо ярилцж болно гэж хэлжээ. Хоорондоо ярилцах зөвлөлтүүд одоо бичих болно гэж хэлж байгаа юм. За ингээд ертөнцийн 7 гайхамшиг юу вэ гэсэн ганц асуултанд хариулах хэрэгтэй маа гэж хэлжээ. За мэдээж хүүхдүүдийнхээ идэхийг харах үүднээс ингэж хооронд нь ярихыг зөвшөөрсөн байж магадгүй юм аа гэж би бодож байна. За ингээд хоорондоо ярилцах хүүхдүүд бичээд эхэлжээ. Би гэр бүлээрээ хятад яваад хятадын цагаан хэрмийг харсан. Тэр одоо нүүдэлч монголчуудаас хамгаалж асар их урт хэмжээтэй маш олон жил барьсан гайхамшиг гэл нэг хүүхд хэлж байна. За дараачих нь би Таж Махалыг бас очиж үзсэн. Тэр бол бас гайхамшиг монголчуудтай холбоотой гэл ингээл Монголын хатантай холбоотой ингээл түүхийг ярьж байна. За гэх мэтлэнгээр ингээл цааш явал Иордоны Петр хот гэдэг том улаан хатнуудтай тэндээс нь ингээ хот ингээ сэлдсэн. Тэр ерөөсө 5% нь ил болсон цаана одоо өшөө 90% нь одоо байгаа гэх мэтлэнгээр ингээд хоорондоо зөвлөдөг. За Египтийн пирамидыг хайж болохгүй. Хеопсын одоо тэр хүн толгойтой хөгшөө заавал орох ёстой гэх мэтлэнгээр. За Перуд Мачу Пикчу уулан дээр байдаг эртний одоо соёл иргэншлийг бичихгүй бол яаж болох юм бэ гэх мэтлэнгээр ингээд хоорондоо ярьж байна. За Мексикт бас пирамид байдаг шүү дээ. Гэх мэтлэнгээр хоорондоо ярилцаад бичвэл нэг хүүхд босоод бас хэлж байна. За наадах чинь бол сүулт нь хийгдсэн, сүулт нь болсон зүйлсийг яриад байна. Жинхэнээр бол эртний тэр грекийн соёл, эртний грекийн одоо суурьшилтай холбоотой тэр философичдын одоо үздэг байсан 7-гийн тоо гэдэг бол одоо хамгийн одоо ариун тоо. Тэгэхээр энэ 7-гийн тоотой холбоотой бичсэн 7 гайхамшиг нь бол өнөөдөр одоо бид нар тэр хурц ирээгүй байгаа. Ганцхан нэрсэн 6 нь одоо устгацсан гэх мэтлэнгээр ингээд хоорондоо маргалдаад бичээдсэн 10-ыг л гаргаа явчлаа гэн. За ингээд цаг нь ч боллоо гэн. За ингээд багш хүүхдүүдийнхээ бичсэн зүйлүүдийг бүгдийг нь хурааж авсан. За хин нийтдээ оролцсон ч гэсэн мэдээж тэмдэглээд авсан баха. За ингээд хурааж аваад нэг охин арын ширээн дээр ганцаараа сууж байгаа юм гинэ. Тэгсэн нэг ч юм бичиг байх юм гэн. Тэгээ багш нь гайхаад гүй чи яагаад нэг хідэн зүйлч бичиж байна чи ангийнхан чинь хангалттай л ярьлаа шүү дээ. Чи яахаараа ингээд ганцаар хов хоосон сууж идэг гэсэн. Багшаа би эднэртээ санал нийлэхгүй байгаа. Гэхдээ би ертөнцийн 7 гайхамшиг бол минийхээр харах, үнэрлэх, сонсох, ярих, за тэгээд алхах, аялах, хайрлах, мэдрэх, дурлах гэх мэтлэнгээр бурхнаас хүн төрлөختөн хүмүүс заяасан гайхамшигыг би ертөнцийн 7 гайхамшиг гэж боддог юм аа гэж хэлж байна. Зүгээр чи тэгээ бичээ шүү дээ. Чи бол ангийнхнаасаа тис өөр юм. Гэхдээ би чиний наад дүн тавина гэж хэлжээ. За ингээд охинч бичээд өгч чинь. За тэгэхээр ямар дүн авсан бол мэдэхгүй байна. Гэхдээ энэ сургамж төвлөгөр юу хэлэх гээд байна гэхээр хүн бол хүнд бурхнаас аав ээжсэн ч одоо гэж хэлж болно тийм үү? Харамгүй гайхамшигыг бэлгэлсэн байна тийм үү? Гэхдээ хүмүүс энэ бүхнийг ашиглаж чаддгүй гэдэг нь бас асуудал. За бид нар нийгэмдэр ингээ харж яхад бол хин нэгэн чанга дуутай, хин нэгэн гоё ярьсан хүнийг дагдаг ч юм уу. Эсвэл тийм модны хувцас гарч ийна гэдэг ийм телевизийн нэвтрүүлгийг дуурайж бид нар ингэж энэ нийгэм маань ингэж амьсгалж шээ. Гэтэл бол тис өөр бодолтой, өөрийн гэсэн бодолтой хүмүүс бол байдаг. Тэр нь бол мэдээж одоо энэ охины хэлснээр бурхнаас заяасан тэр гайхамшиг хүн заяасан гайхамшигыг ашиглаж чадж байгаа ийм хүмүүс юм аа гэж би боддог. Ийм хүмүүс байгаа учраас энэ улс орны хөгжил нь урагшаа явдаг. Энэ одоо хүн төрлөختний хөгжил урагшилдаг юм аа гэдгийг одоо надаар хэлүүлдэг та бүхэн мэдж байгаа баха. За тэгэхээр ямар ч байсан би юу хэлэх гээд байна гэхээр альва хүн бол зүгээр даган дуурайч байх ёсгүй. Өөрийн гэсэн одоо өнгө аяс, өөрийн гэсэн үзэл бодолтой байх нь чухал юм аа гэдгийг дүүнэртээ хэлхийг хүссэн юм аа. За ингээд анхаарал тавьсан
Дүүнэртээ баярлалаа. Өнөөдөр амралтын өдөр, сайхан өдөр болж байна. Гэр бүлээрээ тав тухтаа шуугилдаад, инээлдээд баяр хөөртэйгээр сайхан өнгөрүүлэхийг хүсэн өрөөё. За анхаарал тавьсан дүүнэртээ баярлалаа.